гэсэн үг юм байна те. Зэн бүгдийг харбал 3-ыг дайрна тийм үү? А2 тэнглэгийн хувьд бол 3 гэсэн зэрэг дайрна. Тэгээд доош харсан парабол байна тийм үү? Доош харсан парабол байна. Тэгээд жоох юм юу вэ? Тагтаалах зэв шиг те. Тэгээд ерөөхдөө нэг иймэрхүү ч юм. Ийм юу вэ нөө? Парабол. Тэгснэ ингэж байгаа байхгүй юу? Энэ параболын хоёр шүргэгч А2 тэнглэгтээр огтлсон гэж тий. А2 тэнглэгтээр огтлсон. За ингээд нүдэн баримжаар зурх юм бол жишээлх юм бол нэг шүргэгч нь ингэж гараад нөгөө шүргэгч нь яг энэ дээр нь огтлсон гэдэг юм шүү тийм үү? Ингэж гарнаа л гэсэн үг юм. Тийм хоёр зэх. Тэгээ хоорондоо гэдэг ингээд хэцүү. Ингээд тий. За эхлээд ямар ч юм ингээд бид нар мэдгүй байгаа учраас энийг x0 гээ. Яг нөгөө талдаа хасах x0 байх уу? Мэдгүй шүү дээ тийм үү? Одоохондоо бол яг ер нь бол нүдэн баримжаар харахад бол тийм шаарж байна. Гэхдээ яг тийм гэдэг нь бол мэдгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энийг x0 гэж чи энтлийг нь юу вэ? x1 гэж чи тий? x1 гэж. Болох уу? За ямар ч хөгжин төслөгч байгаа учраас энэний уламжлалыг бол. Энэний уламжлал юу вэ? Зүгээр л хасах x юм байна тий? Хасах x юм байна. За тэгээд хөгжин төслийг бид яаж шүүхлээ? Тэнцүү f штрих x0 x-с хасах нь x0 нэмэх нь юу вэ? Энэ томьёон дээр өчтдөг. За тэгвэл уламжлал маань энэ байгаа учраас энэ улааны тэгштэл юу болох вэ? За энийг y1 гэж тэмдэглэе. За y1 гэдэг бол энэ дээр хасах x-ийг орлуулна юу вэ? Хасах x0-ыг орлуулна. Үнэ? Биш. Энэндээ x0-ыг орлуулна тий. Тэгээд x-с хасах нь x0 нэмэх нь жинхэнэ хөнгөстэй x0-ыг орлуулна. Жинхэнэ хөнгөстэй x0-ыг орлуулахаар хасах x0-ийн квадрат ийм болно гэсэн үг. Ойлгомжтой. За нэг бүр цааш задлаа бичиж. Энэ бол юу болох вэ гэхээр хасах x0-ыг үржих нь x, хасахын нэмэх нь x0-ийн квадрат. Энд хасах нь x0-ийн квадратыг хуваах нь 2, нэмэх нь 3 болж байна зөө. За энийг нэмэгдэх юм бол юу болж байна вэ гэхээр x0-ийн квадратыг хуваах нь 2 болно, нэмэх нь юу вэ? 3 болох юм байна тий. Ийм бол. За одоо энтлийнхээ гэж энийг y2 гэж тэмдэглэе тий. y2. y2-ийн тэгштэл нь юу болох вэ гэхээр уламжлал маань энэ байна. Эндээ тэр x1-ийг орлуулна, хасах x1 болно. x-с хасах нь x1. Тэгээ яг бусд нь бол адилхан шүү дээ тий. Бусд нь адилхан юу болох вэ гэхээр нэмэх нь x1-ийн квадратыг хуваах нь 2, нэмэх нь юу вэ? 3 болно л гэсэн үг. Зөө. За эндээс бид нэг ийм зүйлийг хэлэх гээд байна. Эхний шүлөөний наалт нь юу вэ? Энэ байна тий. Дараагийн шүлөөний наалт нь юу вэ? Бажаар энэ дээр нэг юм алдчихсан шүү. Энэ дээр хасах тэмдэгтэй байх хэвээр. Ийм болно тийм үү? За тэгээ цааш нь задлаад өчих юм бол энэ чинь ийм болно. Хасах x1 x. Тэгээ яг энэ шигээ яваад нэмэх нь x1-ийн квадратыг хуваах нь 2, нэмэх нь 3 болно. Энэ шигээ тий. Дээдлэх чинь бол энэнийхээ орны нэг бичиж ш тийм үү? Ийм бол. За одоо яах гэдэг вэ гэхээр наатлын шулууны наалт энэ байна. Тэгээ цаатлынхын шулуун y2-сын шулууны наалт нь энэ байна. Энэ хоёр хооронд хэдэн градус зүүсгэх гэж байгаа вэ? 90 градус зүүсгэх. Эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр энэ хоёрыг хооронд нь үржүүлэнгүүт хэд гарч явах хэвээр. Хасахныг гарч явах хэвээр тийм үү? За энэ хасах тэмдэгтэй чи үржүүлэхээр x0-ыг үржих нь x1 болно. Энэ нь хасах нэг. Эндээс x1 гэдэг бол юу болох вэ? Нэгийг хуваах нь x0 гэсэн үг юм уу те? Хасах нэгийг хуваах. За хин нөхцөл бол тэр байна.
Хоёрдугаар нөхцөл нь юу юм бэ гэхээр энэ ойрцыг хоёулаа ямар тэлээр огтлож байгаа вэ? А2 гэсэн тэлэлтээр огтлож байгаа тийм үү? А2 тэлэлтээр огтлож. А2 тэлэлтээр огтлоо гэдэг чинь энэ сул гишүүд нь хоорондоо яах вэ гэсэн үг? Энэ хоёр хоорондоо тэнцвэх огтлол гэсэн үг юм ба шүү дээ. Зөв. Энэ хоёр хоорондоо тэнцвэх. За эндээс юу болох вэ гэвэл хоёр талаас нь 3 хасаад хоёулаа 20-оор жуулангуут ийм бол. Ийм болно тийм үү? За эндээс үгс болох вэ гэхээр x1-ээс хасах нь x0, x1 дээр нэмэх нь x0 нь тэг байх ёстой гэж гарч байна. За эхнийхээ асуулт мэдээж x1, x2 хооронд тэнцүү гэж гарч байна тийм. Тэгээ тэнцүү байх ямар ч боломжгүй гэдэг нь ойлгомжтой юу? Нэг нь нэг наадталтаа нэг нь нөгөө талтай байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс энэ боломжгүй эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр x1-ийг 1 гэдэг бол хасах x0 тэнцүү гэж гарч байна тийм үү? Хасах x0 тэнцүү. А тэгэнгүүт нь x1-ийнхээ хооронд тэрийг авчиад тавьчих юм бол юу гэж гарч ирэх вэ гэхээр хасах нэгийг хуваах нь x0. Энэ маань энтэй тэнцүү байгаад ирж шүү дээ. Эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр x0 гэдэг бол нэмэх хасах нэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэмэх нэг байх юм бол нөгөөх нь юу вэ? Хасах нэг. Тэгэхээр хасах нэг байх юм бол нөгөөх нь юу вэ? Нэмэх нэг. Өөрөөр хэлбэл энэ хоёр зэг чинь хоёулаа юу байх нь вэ? Энэ нэг байх хэрэгтэй юм байна, энэ нь юу вэ? Хасах нэг байх хэрэгтэй юм байна гэж гарч ирж байна. За тэгээ энийг одоо энэ хоёр тэгшлэлтэд орлуулж шүү дээ. Одоо жишээлбэл y2 гэдэг чинь энэ байна. y2 гэдэг бол жишээлх юм бол x1-ийн оронд хасах нэгийг тавьчихаар юу болох вэ? Нэмэх нэг болно. X нэмэх нь тэнд хасах нэгийг тавихаар 2-1 2-ны юу вэ? 7 гэж гарч ирэх юм байна зөв. А y1 нь болохоор мэдээж юу болох вэ гэхээр y1 гэдэг нь эдгээр шүлэг ярьж шүү дээ. Энэ шүлэг бол хасах нэг